За тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссоос бол одоо зөвлөмжид засгийн газар халдлаа гэдэг мэдээлэл гарлаа шүү дээ. Энэ дээр ер нь ямар байр суурь илэрхийлж байсан газар. Ер нь хэвлэн мэдээллийг хэрхэнд одоо жишээл энэ мэд халдаад байгаа үйлдэл нь өөр юм шиг байна. Яг асуудал бол хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал үүссэн. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссоос хүний эрхийн үндэсний комиссод одоо хуулийн заасан чиг үүргийнхээ дагуу сэтгүүлч одоо мэдээлэл бэлтгэхдээ хүний биометрик мэдээллийг ингээд зөвшөөрлгүй ашиглажээ гэдэг зөвлөмж өгчээ. За энийг судлаад үзэхээр хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн дээр бол 12-1 дээр байна уу да. Сэтгүүл зүйн болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж ашиглаж болно гэдэг заалт байгаа. За энэ бол тухайн үедээ хуулийн хэлэлцүүлгийн шатанд яг энэ одоо өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор кейсүүдийг хууль хэлэлцэх шатанд их хурлын гишүүд ажлын хэсгүүд гаргаж тавьж агаад энэ эрх чөлөөг сэтгүүл зүйд нээж өгсөн заалт байхгүй. Тэгэхээр өнөөдрийн үүсэж байгаа асуудлыг бид нэр томоор харах хэрэгтэй. Нэг байгууллагын эрх хэмжээнд халдлаа гэхээс илүү энэ бол хүний эрхийг хангах зорилгоор хэрэгжүүлэх зорилгоор баталсан хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн асуудал байгаа байхгүй. Тэгэхээр хүний эрхийн комисс ч гэсэн хүний эрхийн комисс бол хараат байх ёстой гэдээ хуулийг буруу хэрэглээд байж болохгүй. Үндсэндээ асуудал юун дээр үүсэж байна гэхээр хүний эрхийн комиссоос гаргасан тэр зөвлөмжөнд үндэслээд цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг үүсгэсэн асуудал. Энэ өөрөө хууль буруу хэрэглээд хуулийг гуйвуулад хэрэглэсэн асуудал дээр хүний эрхийн комисс үйл ажиллагаандаа бол дүгнэлт хийх хэрэгтэй. Бид хараат бусаа гэд хуулийг буруу хэрэглээд буруу хэрэглээд хүний эрхийг зөрчөөд ээж болохгүй л гэдэг асуудлыг засгийн газар бол гаргаж тавьсан. За хариуцлага тооцох асуудал бол хариуцлага тооцох саналаа хүргүүлэх хэрэгтэй. За мөн түүнчлэн Монгол улсаас баталсан их хурлаас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байгаагийнхаа хүрээнд Монгол улсын засгийн газар, засгийн газрын тэргүүн, засгийн газрын бүтцийн байгууллага, төрийн өмчт компани дээр одоо хариуцлага тооцох чөлөөлөх асуудлыг бол тавих бүрэн хэрэгтэй гэж үзэж байна. Шүүхээс үүдийн шийдвэр гараагүй гэмор улсын тогтоогдоогүй тохиолдолд өнөөдөр ингэж хүний мэдээллийг гэдэг зураг бий гаргахаар асуулт яаж явж байгаа. Үгүй яг хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дээр маш тодорхой заасан шүү дээ. Хэд хэдэн тохиолдолд бол одоо зөвшөөрлгүйгээр буюу одоо онцгой тохиолдлуудад эрдэм шинжилгээний зорилтоор за мөн сэтгүүл зүйн зорилтоор нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилтоор хүний хувийн мэдээллийг боловсруулж ашиглах зохицуулт нээлттэй. За түүнээс бусдаар хүний хувийн мэдээллийг өөр зорилгоор боловсруулад, ашиглаад, цуглуулад байх одоо зохицуултыг бол энэ хуулиар хааж өгсөн зохицуулттай хууль байхгүй. Тэгэхээр шүүх гэхээс илүү зөрчлийн хуулийн дээр бол цагдаа зөрчлийн хуулийн дагуу одоо зөрчлийн хэрэг үүсгээд шалгах, шийдвэрлэх, шийтгэл ногдуулах эрх нь бол байгаа. Гэхдээ бид нар Монгол улсад одоо баталсан хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэх ёстой. Тэгээд тэр тухайн хууль дээр заасан заалтаас тухайн хуулийн концепцоос өөрөөр тайлбарлаж хэрэгжилж болохгүй шүү дээ.